Дараагийн мэдээг танилцуулъя. Нидерландын музейд 50 сая евро хүрч болзошгүй үнэтэй зургийг гэмтээсэн хэрэг явдал гарсан байна. За энэхүү хэрэг одоо асуудлыг үүсгэсэн хүүхэд нь бага насны хүүхэд байсан юм байна. За Америкийн зураач Марк Роткогийн зурсан зургийн хажууд бол тухайн хүүхэд харгалзах хөнгөө явж байгаад гэмтээсэн гэдгийг Нидерландын музей мэдээлсэн байна. За энэхүү зураг нь 1960 онд зурагдсан хүрэн улаан өнгөн дээрх саарл улбар номер 8 гэсэн нэртэй ийм абстракт зураг байсан юм байна. За энэ Роттердам хотын музейн Бохемс ван Бугны галерейд бол байсан ийм зураг юм байна. За энэ үеэр бол галерейг үзэж сонирхсон хүүхэд тухайн зургийг майдсан юм байна. За энэ одоо музейгээс гаргасан мэдээлэлд Марк Роткогийн энэхүү одоо хүрэн улаан өнгөн дээрх саарл улбар шар номер 8 нэртэй зургийг бол үзэсгэлэнгийн танхимд тавьсан байсан. За энэ үеэр бол хүүхэд гар хүрсний улмаас бол өнгөт гимтсэн зургийн доод хэсэгт будгийн одоо лакгүй давхархт бол жижиг зураас үүссэн. За урлагийн бүтээлийг сэргээн засварлах чиглэлээр мэрэгсэн мэрэгчлэнүүдтэй холбоо тогтоож Нидерланд даяар ийм мэрэгчлэнүүдийг хайж байна. Одоогоор уран зургийн судалгааг бол Нидерландад хийж байгаа. Цаашид бүтээлийг дахин үзүүлэх боломжтой болно гэж найдаж байгааг музейгээс гаргасан мэдээлэлд дурдсан байна. За музейгийн хувьд бол уг уран зураг ямар үнэтэй гэсэн талаар бол мэдээлэл хийхээс татгалцсан. Гэхдээ ерөнхийдөө Марк Роткогийн бүтээлүүд бол дуудлага худалдаагаар олон сая $10 зарагдаж байсан ийм жишгтэй. Тухайлах юм бол түүний нэргүү бүтээл 1968 гэсэн энэхүү бүтээл нь 2023 оны 11-р сард Нью-Йорк хотын Sotheby's одоо дуудлага худалдаагаар 23.9 сая $10 зарагдаж байсан ийм түүхтэй юм байна. За Нидерландын Альмеген Дабл Балд гэдэг нэртэй сонин бол тухайн одоо Марк Роткогийн хүрэн улаан өнгөн дээрх саарл улбар шар номер 8 буюу англиар Grey Orange in Maroon number 8 гэсэн энэхүү зургийг бол 50 сая еврогийн үн хүрэх боломжтой гэж ийм тооцоолол гаргасан юм байна. За одоогийн байдлаар засварын зардал төлбөрийг хэн төлөх нь бол тодорхойгүй байна. За энэ одоо галерейн зүгээс бол өмнө нь тус галерейг зочилж тус галерейг сонирхож яваад урлагийн бүтээлүүдийг гимтээж байсан засвар зардлыг бол тухайн одоо гимтээсэн хүнээс нь гаргуулж байсан ийм удаатай юм байна. Тухайлах юм бол 2011 онд Голландын уран бүтээлч Вин Шиплисийн бүтээсэн самрын тосон шал нэртэй ийм төсөөллийн бүтээл бол байсан юм байна. За энэ одоо ингээд дэлгэж тавьдаг энэхүү бүтээл дээр санамсаргүй нэг одоо сонирхож исэн хүн бол жуулчин гიშгсэн юм байна. За энээс болоод тухайн одоо бүтээлийг сэргээн засварлах шаардлагатай болсон. За энэ төлбөрийг бол тухайн жуулчнаас нэхэмжилж авч байсан юм байна. За харин одоо хүүхэд урлагийн бүтээлийг гимтээсэн асуудлыг бол музейнүүд арай өөрөөр авч үздэг юм байна. За Марк Роткогийн хувьд бол дэлхийд бас алдартай абстракт ийм зургийн төрөлд хамаарах уран бүтээлч юм байна. За голчлон бол өнгөөр тоглосон ийм бүтээлүүдийг уралдаг. За Орос Америкийн зураач гэж нэрлэгддэг. За түүний хувьд 1903 онд Латви улсад төрсөн. За тэр тухайн үед бол Латви нь Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан. За ингээд бол 1913 онд гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсад цагаачлсан. 1940-од оноос эхлээд одоо Ротко уран бүтээлүүдэд туурж эхэлсэн. За түүний бүтээлүүд нь бол гэрэлтсэн ийм зөөлөн өнгүүдээр бүтээгдсэн байдаг. За мөн том ийм зургуудыг бүтээдэг юм байна. За энэ зургандаа бол хүний сэтгэлийн одоо гүн гүнзгий байдал, за сүнслэг мэдрэмжийг төрүүлэх зорилгоор уран бүтээлээ туурвдгаа гэсэн ийм алдартай абстракт зураач гэж үзэж байгаа. За Роткогийн хувьд 1970 онд нас барсан. За тэгсэн хэдий ч бол түүний одоо орчин үеийн урлагт үзүүлсэн нөлөө одоо хэр үргэлжилсэн нөлөөлөл бол хിവэр байгаа юм байна.